Танд хэрэгтэй үгийг хэлэх өнөөдрийн өглөөний хүн хэн байх бол? Таныг түүнтэй холбох төлгөөн Их дэлхий радио 107. Их дэлхий радио 107. Өглөөний хүн. MLCR Данийн алдарт MLCR буюу Michael Learns to Rock хамтлаг нь одоогоос 26 жилийн өмнө анхны цомгоо гаргаж байсан бөгөөд тодорхойлбол 1990-ад оны рок pop хөгжмийн хүрээнд цахиур хаглан гарч ирсэн төдийгүй тухайн үедээ ноёрхож байсан гэхэд хэлцдэггүй байх. Цаг өнгөрхийн хэрээр залуусын сонсох хөгжмийн чиг хандлага өөрчлөгдөж араараасаа сүүл залхан гарч ирж байгаа хамтлаг дуучид нь мөн тийм шинэ өнгө төрхтэй байх хэдиж эцсийн эцэст хүмүүс сонсголон даялгауг илүүд үтсээр байхын нэг тод жишээ нь тус хамтлагийн дээрх дууны амжилт юм. Ядаж үнэ хэлээд явсанд чинь талархъя. Эндүг сонсохоор зүгээр нэг дурлаж таталдсан хосын үл бүтэх явдлаас үүдсэн салалтын тухай яриагүй юм шиг. Харин хайрлана гэдэг нь хэн нэгнийг насаар нөмчлөхийн нэр биш өгөөд гагцгүй хэрв чи надтай сэтгэл хангалуун байх боломжгүй нь үнэн бол чамайг би тавьж явуулах нь миний чамд өгч чадах үлдсэн ганц бэлэг юмаа гэдгийг хинээрч хэлүүлдэхгүйгээр өөрөө мэдрээд ойлгож байгаа хэн нэгний гүн харуулслыг өгүүлсэн юм болов уу? Шүлэгний хувьд миний ойлгосноор бол нэг нь явж нөгөө нь ямархуу байдалтай үлдсэн тухайгаа л хүрнэж байгаа явдал юм. Тэгэхээр энэ дууны уянгалаг тогтун аялгау болон хөгжмийнхэн орчин төсөөлөд үзэхээр цаад хүн нь тийм ч шуудхан хаяад явчихаагүй. Харин чухам яг яагаад байгааг нь тааж ядсан манерт дуулгах ёстой маш муу нэг мэдээг хизээ ямар нөхцөлд яаж хэлдэг билээ гэсэн нэг тийм хүний хүмүүстэй байсныг нь хүнлэн дурссан мэт унгайс мэдрэгдэнэ. Гэтэл золоор манай хүн өөрийг нь үнэхээр хайрладаг байсан тулдаа түүнд зүгээр л надад яг юу болоод байгаагаа хэлэлдэ. Үннээ хэлсний чинь төлөө би чамд уурлаж гомдохгүй харин баярлах болно гэсэн байх шүү. Хайрлсан хүний шийдсэн сэтгэл. Дээрх нөхцөл байдлын үүднээс бол энэ дуун дээр хорхиод явдаг этгээд өөрийг нь хайрлаж чадах нэгэнтэй учирсан ч харамсалтай нь өөрөө хичнээн хичээгээд түүндээ хангалттай хайртай болж чадаагүй бололтой. Эсвэл тэр магадгүй хайраас илүү хайр гихчтэй халз тулгарчихсандаа яах учраа олохгүй хоёрын дунд хэсэг гацсны эцэст зүгээр л зүрх сэтгэлийнхээ дуудлагыг дагаж манерийг анхаас өөр замгүй болсон байх. Юутач манай хүн энэ тал дээр шууд бүгдийг өөрийнхөө хүслээр болгохыг уртл болголгүй. Харин нөгөө хүнийхээ шийдвэрийг сонссон байна. Хувь тавилангийн хохирогч Ирман дунд өгүүлснээр бол нэг их чирэгдэл бололгүй. Бараг авч явах хачаа тээшнээс нь хамжиж бэлдэлцээд яг л амралтанд явуулж байгаа айтай тийм уян хатан хандсан болов уу гэмээр. Тэрээр чамаас авдаг байсан тэр тансаг сайхан мэдрэмжүүдээ би одоо мартах хэрэгтэй байх тийм үү гэсэн утга бүхий айдуухан хэрэнд өгөхийн өмнөх сүүлийн захиас мэт маш их гуниг харуулсал шингэсэн өгүүлбэрийг хэлсэн байх нь сэтгэл өмөрмөр. Нэг бодлын ингэснэ нь маш ухаалаг хийгээд гол нь хинч яаж ч эсэргүүцэж ятгалаа гэд эмэгтэй хүний нэгэнд гаргасан шийдвэр гэдэг гам мэт бат байдаг гэдгийг санаж хин хинтээ эргэж уулзах нүр үлдээ гэсэн сэтгэлээр өргөссөн багхаа найдварын бүдэгхэн гэрлийн төлөөх гаргалгаа байж мэдэх. Үгээлдэг байсан тэр залууч нь одоо би биш болжээ. Энэхүү ганцхан өгүүлбэр нүнцэндээ 3 үзүүртэй гашуудал байх боломжтой юм. Эхнийх нь залуу өөрийн гин буруугаас болж өөрийг нь шүтэж хайрладаг байсан бүсгүйг хайртай хүнийхээ боолн байснаас хайргүй хүнийхээ хатан нь байх нь дээр юм байна гэж бодоход хүргэж улмаар өөрөө арт нь харамсаж үлдсэн байх юм. Дараагийн хувилбар гэвэл дээр дурдж байсанчлан манер чин сэтгэлээсээ хайрлаад байхад нь бүсгүй юутайж нэг боломж олгоод үзье гэсний үндсэн дээр нэг хэсэг хамт байсан байдаг юм уу та. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам залуугийн шин сонин бүхэн дуусаж эцэст нь зүгээр л усаар даруулахгүй жигмэг идэж байгаа мэт тийм л хэцүү санагдсан учраас бүсгүй зүгээр л шийдвэрээ гаргасан байж болох талтай.
Хамгийн сүүлийн буюу 3 дахь хувилбарт ихэнх залуу хос болон гэр бүлийг хоёр тийш болгодог түгээмэл шалтгаан болох хин нэг нь нөгөөдөө анх хэрхэн анхаарч байсан шигээ тийм хүчтэй хандхаа болж улмаар чон борооноор гихчээр тийм эмзэг мэдрэмтгий байх үед нь нэхэд байсан анхны мэдрэмжүүдийг нь дахин амьдруулах 3 дахь житгээд гарч ирэх явдал юм. Мэдээж энэ нөхөр бол хинж байж болно. Юу тажуугаар ил таамаглаа зогсоогоод эцсийн эцэст энэ дууны гол дүр үнэндээ бол хайртай хүнтэйгээ хамт байгаад үзчихсэн гэдгээрээ бас ховорхон хөв зохиолтой хүн гихтэх лавтайг онцлон тэмдэглэе. Энэ бүхний дүнд хэлэхэд хэний ч хайрт юунаас ч болоод өөр зүгт одсон бай. Ер нь бол амьдрал дээр хамгийн хүчтэй ялалтыг танд бүрэн дүрэн уучлах сэтгэлтэн л авчирдаг юм шүү гэх байна да. Юуны учир чим нь явах болов? Харц дүүрэн гунигч нь юуних болохыг хэлэхгүй юм уу чим нь? Хариу нь юу ч байсан би чамд баяртай гэж хэлмээргүй байна. Хайрын тэр их гэрэл гигийг би мартах цаг нь ирсэн бололтой. Гэсэн ч сэтгэлд минь нэг л зүйл үлджээ. Гэмтсэн тэр зүйлд чи л туслаж чадна. Гэхдээ түүнийг одоо л аварч болно. Яахаа мэдэхгүй би чинь төөрөлдөж гүйцлээ. Яг одоо ч хэлсэн үг чинь надад сонсогдсоор ямар нэг зүйл дотор минь тарчилж байх шиг. Зүгээр л би үнсэлтийг чинь мартаж чадахгүй юм. Зүрхнээс минь тэр мэдрэмж арлахгүйгээр үлджээ. Гэвч би одоо сэтгэлд чинь дутах тэр залуу биш болж. Тэгэхэр би чиний яагаад явах болсныг ойлгосон. Хийсэн бүхэн минь сэтгэлд чинь хүрхээ болж. Хийг юрээд чим надад баяртай гихгээ юу. Хайрын тэр их гэрэлгийгээг би мартах цаг нь ирсэн бололтой. Гэсэн ч сэтгэлд минь нэг л зүйл үлджээ. Зүгээр л би үнсэлтийг чинь мартаж чадахгүй юм. Зүрхнээс минь тэр мэдрэмж арлахгүйгээр үлджээ. Гэвч би одоо сэтгэлд чинь дутах тэр залуу биш болж. Тэгэхэр би чиний яагаад явах болсныг ойлгосон. Хүмүүс донд би чинь ор ганцаар хаачхаа мэдэхгүй димээл сун. Нэгэнт бидэнд ярих зүйл үлдсэнгүй. Тиймээс энэ бүхэн эргэхээс өнгөрсөн. Тэгэхэр би одоо дууссан хүн. Зүгээр л би үнсэлтийг чинь мартаж чадахгүй юм. Зүрхнээс минь тэр мэдрэмж арлахгүйгээр үлджээ. Гэвч би одоо сэтгэлд чинь дутах тэр залуу биш болж. Тэгэхэр би чиний яагаад явах болсныг ойлгосон. Baby, won't you tell me why there is sadness in your eyes? I don't wanna say goodbye to you. Love is one big illusion I should try to forget, but there is something left in my head. You're the one who set it up. Now you're the one to make it stop. I'm the one who's feeling lost right now. Now you want me to forget every little thing you said, but there is something left in my head. No matter how I try, now you wanna say goodbye to me. Love is one big illusion I should try to forget, but there is something left in my head.